За сайн байцгаана уу та бүхэнд энэ сайхан орой мэндийг хүргэе. Нээл таарагийн энэ удаагийн хөтзөр зөвлөлт эхлэхэд бэлэн боллоо. За хэдүүлээ энэ одоо дараа 7 хоногт гол хямдхан үйл явдал болох уу? Юун дээр анхаарах уу? Тэгэхээр цаашаага гаргалааны намжлалаас гадна энергичний ямар болохоор үзэх болно. За юу яая? 2 сар гарч байна. Бас цагаан сар төгсөж байна. Хэдүүлээ бас Валентин төгчин те их гой сайхан сар болох учраас та бүхэн ч гэсэн амьдрал бас энэ сар их сайхан байх хотод би бол аюулсаа ихтэй байна. За юу яасан? 3 үзэр байна. 2 зоос хаан тэг 3 зоос. Энэ 3 хөдрийн аль нүдэн тушаа сайхан сонгоорой. За ингээд цаахан хөдрөө сонгох гэж бол найдаж байна. 3 2 1 эхний хөдрөө дэлгэцгээе. За эхний хөдөр маань 2 зоос. За хөдрийг ажиглавал нэгэн хүүхэд 2 зоос барьчихсан мөн их ад жаргалтай байна. За юу яана? Энэ 7 орыг таны хувьд бол ялангуяа санхүү янз бүрийн тал дээр бол нэг талаас аюулгүй тийм уян хатан олон зүйлийг амжуулсан. Хит бас ийм байх хэвээр, тийм байх хэвээр, чи ийм л байх хэвээр. Манай одонд чам шиг ийм байгаа маа гэсэн нэг тийм байхгүй. Аюу тийм зөөлхөн бас бүх юм ер нь болгоо бүтээгэж орсон. Заавал хит тийм хатуу байх хэвээр, ийм байх хэвээр шигхгүйгээр олон зүйлсийг болгосон. Нэгсээ дөрвийн бус тоглолтууд зөндөө хэсэгтэй үүднүүдийг тийм долоон байх юм байна. Нэг ёсондоо таныг энэ 7 хоногт хэр тийм уян хатан adaptability гэж ярьдаг юм. Гэдэг чи хараад байгаа байхгүй юу? Юу гэсэн үг гэхээр 2 зоос л өөрөө өөрчлөлт. Хөдрийг ардаа цаана завд байна. Усан дээр байна. Энэ 7 хоног бол таны хувьд тийм нэг сайхан тогтвортой нэг тийм ингээл нэг юм сайлаа саагаа сууж идэх тийм 7 хоног биш. Олон зүйл зэрэгсэж болсон, олон зүйлийг бас гинтийн үйлчлэлүүд болсон. Эндээс бас яах их юм идэхгүй болох үйлчлэлд орлоо. Аль ч нөхцөл ажлын 7 шилэмжтэр 2 аяг дээр 2 зоосч тэр таны нэг тийм зүгээр нэг газараа битгий суугаарай, олон юм зэрэглүүлж амжуулаарай, толгоос ажиллуулаарай тийм. Тэр талаас нь олон сайн байгаарай гэдэг үгээр хэлээд байгаа юм. Яагаад вэ гэвэл хувь тавилан таныг бас эргүүлэх гэдэг юм байна. Энэ гэсэн юу вэ? 2 зоос гэдэг бол өөрчлөлт үзэр. Энд чинь нэг юм байжгаад өөр зам руу орох гэж шүү те. Амьдрал чинь арай өөрч ирэх гэж эхэлж шүү. Тэрэнд ер нь бэлд тэрэнд бас аюу тийм юу бай. Өөрчлөлтөнд өөрөө бэлэн бай гэдэг юм хэлээд байгаа юм. Тэгэхгүй бол ингэж байдаг. Энэ өдрөө сонгосон хүн та юу яагаад таа? Яг амьдрал чинь гоё тийм чухал боломжид орж ирэхээр та өөрөө тэр нь энэ тал орж ирэх үг шүү дээ. Та өөрөө юу яагаад бэлэн биш юм. Эсвэл нэх үл хойшсон маягтай ч гэдэг юм уу те. Яг амрууч нь ингээ сайхан шарт тус гарч ирэхэд тэр чинь та хэлээр түлхэх гэдэг болохгүй. Харин бүр тэрсэн олон зүйлсийг амжуулаад хамгийн чухал боломж нь хамгийн дажгүй нь юу вэ те? Гинтийн эдийн үйл явдал харин бүр сайхан бэлэн байгаа, тэрийг сайхан тосч аваад тэгж байх нь маш чухал юм шүү гэдэг хөдөр энэ дэр ингээд бууж байгаа юм аа. За тэгээ цаашаага санхүү болон ажил хувийн харилцаа гэдэг юмыг харахаар юм байгаа юм. Энэ 7 хоногт олон зүйл зэрэгцэж бас олон зүйл гинтийн өөрчлөлтөнд орох учраас айгүй тийм баланс барих хэрэгтэй. Хайр дурлал, ажил дурлал, гэр бүлтэй бүгдийг бариа. За тэгээ зарим нэг тийм өөрчлөлтөнд орно. Өөрчлөлт гэхээр тийм харилцаа бүр ингээд тотмосч юм уу эсвэл салж барьдаг ч юм уу те. Тэгэхэд хит амар тийм сэтгэл зүйдээ ингэж орж хамаас өөлжүүлэхгүйгээр за боллоо доо гэдэг тийм тайван бичдэг. Ингэсэн манай эмээг л төрж явахд хэлүүдээ чам борлоо төрөөстэй ойлэмэлэн болол өстэй ингээл амар өдөр юм болж байгаа шүү дээ. Гэтэл яг их өрживжсэн чавган цэмгийн зүгээр нэг тийм тавигтас дотор сууж ирсэн гэсэн. Тэгэл тавигтас сууж байгаа л нэг доош нэг хормог өсгөж харчаар болоог байна гэх хит тавигтаал ганц нэрээ суудсан юм лээ. Тэр хэмжээний тайван, тэр хэмжээний тийм удирдлагыг гартаа авч чаддаг тийм хэмжээний байх хэрэгтэй байх шүү гэж энэ л хэлээд байгаа юм. Ялангуяа
Хүмүүсийн одоо харилцаан донд бас таныг тийм савлгаанд оруулах эсвэл одоо ийм гоё өөрчлөлт боломж байна гэхэд хүмүүс ойлгохгүй байх ч юм уу тийм зөндөө юм болно. Хамгийн чухал нь зоос сэлэм аль нь таныг яг өөрийнхөө толгоогоо мэддэг, яг өөрөө яаж яах гэхээ мэддэг тийм шийдэмгий байгаарай, битгий хүнийг хараарай. Амьдрал дээр та хүнийг хараад энэ 7 өдрөнд тийм үр дүн гарахгүй шүү. Харин яг өөрөө яг яамаар байна. Өөрөө явах толгой чинь санаа орж ирж байна те. Тэрэн дээр илүү сайн хичээл зүтгэлтэй байгаарай. Тэгэж илүү тийм дажиг руу орно шүү гэж одоо тэр гарч иж байна. За хоёр дахь нь 7 сэлэм. За өдрөө яж гэлээ. Шөнөөр нэгэн хулгайч их даруйхан дөлгөхөн 7 сэлмийн 5-ыг хулгайлаад явж байна. Энэ цаана 2 дураг ажиллаа хийгээе. Хүүхэд нэг хулгайч одоо орж ирээ хулгайлах чадхад нэг тийм бардам зогсоод байх. За тэр ч яах вэ? Нэг өсөндөө энэ бол юу нэг 7 сэлэм бол залхины хөзөр, толгой ажилтны хөзөр, бас авахч байдлын хөзөр. Наандаж одоо ингээд энэ 7 хоног танд их гоё тийм өөрчлөлт болох гэдэг цаандаж таны бас жоохон тийм хүмүүс хуурах, эсвэл уйрдах, эсвэл бас сул талд чинь ашиглаж чадах юм байна шүү. Та одоо энэ хөзөр сонгосон хүнд аюул тийм толгоос ажиллах хэрнээ яг хүмүүстэй харилцах тэр тал дээр та бас жоохон муу байх магадлал байгаатай. Тэгэхээр муу байх хэрэг та хүнийг таних тал дээрээ бас тийм сайнгүй байж магадгүй байх шүү. Хүнийг ингээл болоо хүний одоо энэ хүн ажгүй гэж яг боддгоо. Гэтэл чинь яг бас тэр чинь те дажгүй хүн өнөө биш шүү. Бас бодож үзэх л асуудал байгаа юм. Одоо таныг яг үг үйлдэл хоёр нь зүрдүү хүнийг л та яг зөвхөөс биш. Одоо өчрөө хүмүүс танаас орж ирээд мөнгө зээлж ингэж тэгэж гэвэл үгүй. Та харин өөрийгөө л бодох ёстой шүү. Тэгэхгүй бол овоо амьдралд ажиг боллоо гэд бусдыг бодоход та өөртөө нэг тийм юм наахгүй бас байх магадлал байгаа шүү. Ялангуяа энэ 7 хоногт. Тэгээд дээр нь өрөвдсөн хүн өрлөж өшөөлөх магадлал энэ 7 хоногт байгаа шүү. Ер нь жоохон хашир байгаарай заяа. Тэгээ одоо юу гэдгийг жоохон тэнд атаархал төр хүмүүс нэг атаархдаг ч юм уу, хиллан болдог ч юм уу. Зүг зүргээд ажиллаа хийгээл. За одоо нэг юм бүтэж байна гэж явангууд нэг хэдэн дураагүй байдаг штэ. Одоо илэгдсэн штэ ягдан ч гэдэг юм уу эсвэл одоо энэ орштой гээл эсвэл өстэй хүн биш тийм дээр өхөөс гэл хүмүүс зөндөө муухай ярьдаг штэ. Тийм яриа бас орж ирэх магадлал байгаа учраас одоо юу гэдгийг надаа юу ч наалхаа байсан гэд тэгэхгүй болов өстэй. Угаасаа намайг ч ярина, таныг ч ярина. Мич одоо хүмүүс хүмүүс таалагддаг одоо ямар мөнгө төгрөг байгаа штэ өстэй. Хамгийн чухал нь та өөртөө энэ л таалагдж байгаа бол бусд нь жибуухаач байхгүй заяа. Тэрийг л аюус ойлгож. Тэгээд хамгийн чухал нь одоо хит эрсдэлтэй санхүүгийн янз бүр хийх хэрэггүй. Лойр дуулах ч юм уу эсвэл хит одоо гоё англи үг гэдэг юм. Сонсоход үнэн байхад дэндүү сайхан сонсож байна гэдэг. Нэгснэ одоо юу гэдгийг худлаа байхгүй. Одоо юу гэдгийг амар танс зэрэглэлийн брэнд үнэгүй ч юм уу бас 90% хямдалаа гэж бас хэцүү өсөлөөрөх магадлал байгаа үстэй эсвэл холч гэдэг юм уу. Яг тийм маягийн зүйл бас энэ л болчих магадлал байгаа учраас ер нь хийж байгаа сүсэр аюу тийм бодолтой байгаарэ гэдэг зүйл гарч иж байна. За ерөнхийдөө дүнхэд бол ийм байна. 2 зоос аюу сайн боломжууд гарч ирнэ, бас амьдралын өөрчлөлтүүд орж ирнэ. Гинтийн зүйл болох учраас голдуу тийм ад зах юм байна. Гэхдээ эдж бас эдж гэж одоо юу вэ? Зүйтэл болох магадлал байгаа шүү. Хашир байгаарэ. Нэгсэндээ ажил бүтлээгээд хүмүүс таныг бас сайхан бүтээж ирэх харахгүй. Харин бүтэрсэн хэл ам болдог ч юм уу эсвэл таны лөвөр дэх юм бол бас гарч ирэх учраас ер нь энэ 7 хоногийн хамгийн чухал зүйл бол та өөрийгөө харах юм шүү гэдэг хөтөр энэ дээр гарч иж байгаамаа. За харин гаргалгааны наривчсан хөтөр төр юу гэж гарч ирж байна? Одоо илүү харцгаая. За юу яана? Эхнийх нь одоо аягны хүлэг баатар буюу одоо могоо загас. За могоо загас бол гаднаас нэг зүгээр уртхан нэг тийм усан зэлтэй могоо шиг юм шиг нэ. Яг цагаат л чинь бүр амар тогтцохтой бас аюултай могоо штэ. 500 хүртэл вольт жилүүж одоо өөрөөсөө тоонд нэг усан дорсам нэг зүгээр шууд ургацдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан таны сүнс, таны чадвар
айгүй сайн юм байна. Та тэрийг аюул сайн ашиглаж яамаар юм байна. Та харагч энэ одоо энэ хүчийг сонгосон хүн та гадаа тийм жоохон хүч юм шиг нэг доторх тийм хүч чадал яа гэдэг юм аюул дайжгүй байна. Тэрийг ашиглаж, тэрнийг өөртөө итгэж, ер нь яг хийж үзэх гэсэн аюул тийм өөртөө итгэлтэй дайрч чадвал нөө Сүхбаатар шинжлэх хэсэгчлэн бидэнд хийж чадахгүй зүйл үгүй бөгөөд яг тийм маягаар бол явах одоо бүрэн боломж бололцоо потенциал нэг байгаа юм аа. Хоёрдугаар хүмүүсээр та өөрөөрөө дүнэх шаардлага байхгүй шүү. Хүмүүс таныг бодож дутуулна л. Одоо үгдгийн за миний хажууд амар тийм бак. Одоо лаггүй ингээ хаж суулаа гэж бодъё. Хүмүүс атарах нь үстэй. За би тэгтэл ер нь нэг юм гэсэндээ таны хажууд тийм хүмүүс зөндөө байх гэдэг шүү. Энэ юу юм? Энэ мөр би ийм нус байсан, энэ нус байсан шүү дээ. Яг тийм зүйл бас байгаа учраас ер нь хүмүүстэй жоохон хашир хандж яг мэдээж хүн туслах буруу биш. Гэхдээ ер нь энэ хүнтэй бас одоо хайр таах дурак мөн үү биш үү? Хайр таах хүн мөн үү гэдэг нь маш сайн бодож шийдвэр гаргах нь хамгийн чухал байгаа юм шүү гэж гарч байгаа юм аа. Тэгээ бас хит хүн сэтгэл гарахтаа боджээ. Би энэ хүн сэтгэл гаргаж байгаа нь миний сонголт. Энэ дурак бол яаж магадгүй хүн. Тийм учраас бас энэ хүн сэтгэл гарч магадгүй гарахгүй ч магадгүй. Тэрийг маш сайн л бодож байгаа. За хоёр дахь нь сумны хатан одоо хун. За хун бол аюу үргэлжлэнгаа шоу ихтэй зөвүүн шоу. Яагаад вэ гэвэл одоо өөрлөө янз бүрийн үнэг ч юм уу эсвэл янз бүрийн амтан ойртоод орохоор одоо хүзүүрээ нэг цагаан ороож аваад тэгэл усны гүн шумчдаг. Тэгээ хамгийн амар хун өөрөө усан дор 30 минутаас цаг хүртэл одоо амьслаа барих чадвартай байхгүй. Нэгсэн шууд живүүлнэ гэсэн үг шүү дээ. Яг тэр шиг танд бас одоо тийм дайжгүй юм шиг хэрнээ аюу тийм чадвартай за аюултай хин хаашаа амар потенциал байдаг. Та тэрийг өөрөө бас мэдэхгүй байж болно. Энэ чинь ерсөндөө одоо хүн өөрийнхөө бүрэн потенциалыг маш сайн мэдчихэл гэсэн үг байхгүй юу? Тийм учраас хит өөрөөрөө нэг тийм хямрлаа, яалаа, ээлэж битгий бод бүх юм зүг зүгээр байгаа. Харин одоо чинь таны тийм доош нь хийсэн, таны бас тийм таны юм гэж бодсон хүмүүсийг харин бүр сайхан доош нь хийгээд бас өөрийгөө би бол бас чадвартай дурах шүү. Би бас чадвартай хүн шүү. Би бас бараг шилээсээр шүү гэдгээр харуулах хүнд нь харуулж байгаарэ гэдэг үзэр энэ дээр ингэж гарч байгаа юм аа. Танд бүрэн чадвар нь байгаа. Хамгийн гол нь та өөртөө итгэлтэй дайрч байх хэрэгтэй юм шүү. За юу. За ингээ ерхий өрөнд дүгнэхэд бол одоо бүх юм зөв зүгээр замаараа бол явах болно. Тань руу жоохон тийм хараал ирүүл орж ирэх ч гэсэн та өөртөө итгэлтэй байж чадвал бас итгэлтэй тийм зоригтойгоор үйлдэл хийж чадвал үйлдэл хийж чадвал айгүй тач үйлдэлүүд болоод та өөрийгөө хамгаалж бас ад сайхан 9-7 хоногод болох нэ. За харин юу вэ? Сахиус нэрсэнд аюу зөвлөсөн байна. Харцгаая. За эхнийх жоох темперанс буюу мэдрэмжийн өдөр. Та энэ 7 хоног хит мэдрэмжэндээ автахгүй байх ёстой шүү. Таны хүмүүс мэдрэмжэнд автуулах гэж их үзэх болно. Одоо хямраах эсвэл огцон муурдуулах эсвэл надаас зөв хүн байхгүй маа гэдгийг ойлгох гэж үзэх юм уу тэгээд таныг одоо өөрийнхөө одоо байлгах үзэж байгаа. Үгүй. Харин та бүр тэрсэн маань үгүй би өөрийнхөө хүслээр байна. Чиний хүслээр байхгүй гэдгийг та хэлэх ёстой. Нэгсэндээ бас ойлгуулах ёстой. Зарим тохиолдолд мэдрүүлэх ёстой. Үгүй бол тань руу бас нэг юм жоохон дэмий дайрлууд орж ирнэ шүү. За юу. Ер нь ингээд нэг үс ханж. Энэ 7 хоног ч ялангуяа инээсэн бүхэн найз биш, уурсан хүн дайсан биш. Яг хүний үг үйл хоёр зорж ийн үе гэдгийг маш сайн мэдэж харж явах нь таны амьдралд маш чухал юм байгаа юм шүү. За. Зөрөд энэ 7 таны энерги ямар байх нь харцгаая. Вау, 10 зоос. За, таараа өдрийн хамгийн сайхан оролцоо нэг happy ending буюу ажиглалаа төгсгөл. Нэгсэндээ танд энэ өдрөө сонгосон хүн танд санхүү, ажил карьер бүх юм тал дээр бүрэн дүүрэн эмнэлэг дайжгүй байж, амжилтанд хүрж
одоо Азийн үеж те цалингаа нэмэгдүүлж юм уу эсвэл одоо хайр дурлалаас бүтээх бүрэн чадвар чансаа аз завшаа хувь төлөв бүх байгаа юм байна. Мэдээж сорил орж ирнэ, бас хүмүүсийн хэл ам орж ирнэ. Тэрнээс та бас энерги сайхан цэвэрлээд хамгаалаад бас үе үеийн ногоонор ч юм уу ном уншиж бол буруудахгүй юм шиг гэдэг хөцөр энэ дээр ингээд гарч байгаа юм аа. Бусдаар бол аз зөвхөн тэнд ивэцсэн байх юм заа юу. За ингээд эхний хөтөр маань дууслаа. Хөтөр дэлгэцүүд таалагдсан бол лайк дараар шеэр subscribe дараарай. Мөн лайк дараал маш баярлах болно. За тэгээд мөн та donation хийх маш баярлах болно. Мөн гүйлэл явахны одоо юу хийх үсэг хөзөрдөгтэй байна тийм. Юунэлээ төвчдгийг бичиж явуулаад тэр чинь төлөө сайхан манифест хийгээ залбирлууд өгөх болно. Тэгээд та бүхэнд хамгийн сайхан хүсье. Ташин дуртай та бүхэн ингээ байнгын стресстэй хэцүү ингээ докторгүй байгаа бол та бүхэн энерги цэвэрлэг оргол ус ирэхэд үзээрэй. Ердөө 10 сарын достоос нураад 10 сарнууд ингээ одоо эсвэлгийн газар аюу сайхан тавьж гой болоод ирж байгаа шүү. Тэгээ сүүлд нь хэлье. Хүн ундгал юм өстгөл юм. Гэтэ өссөн тохиолдолд тэрнийг хадгалж явах хэрэгтэй шүү. За яа. Танд тех бүрэн чадвар чанар байгаа шүү. За тэгээд та бүхэнд хамгийн сайхан өссөн ерөө энэ лагийг сайхан өнгөрөөгөөрэй. Одоо ингээд хоёр дахь хөзөрлөгөө орцгаая. За хоёр дахь хөзөр маань хаан хөзөр. За хөзрийг ажиглавал нэгэн хаан чулуун синтед дээр одоо алтан хоёр алтын бэлдсэн байна. За яа энэ талд бас аваа хэмэрл ундаатай бас дэжүү байх нэ. Юу гэсэн үг вэ хаан өдрөө. Эхнээсээ нэгт гоё өдөр. За хоёрдугаар гэвэл одоо энэ 7 хоногт ерөнхийгөөрөө амар тийм бас хувь төрлийн гимхэхгүйгээр цэвэр та яг юу гэсэн яг яамаар байна гэх тийм. Тэр чинь бүх юм аягүй сайхан биелээд сайхан чиглэлрүүгээ ороод хамгийн гол нь энэ талаар тамир чинь тийм тогтвортой яг таны хүссэнээр за тэгээд бас одоо та өөрөө бас сайхан юм чимтэй жоохон одоо таны өдрлгөн дээр одоо бас практикал буюу яг тийм хөрсөн дээр буусан үйлдэлүүд ороод таны бас сайхан гоо бүтээд одоо тийм сайхан бол байх нэ гэдэг хөзрөл бууж байна. Энэ бол үнэхээр хаан хөзрлөөрөө нэлээс сайн хөзөр. Нөгөө талаас таны бас илүү тийм нэгсэндээ хит битгий зөөлөн бай. Энэ сонсон хүмүүс жоохон зарим хостсын харилцаа хайрлал урал дээр бас дэндүү тийм зөөлдөд байгаа юм биш үү. Чин заримдаа энэ чинь бас хүмүүст одоо хүүхдийг үгэнд орохгүй байгаа хүүхдийг яадаг вүлээ? Чихэнд нь хэлдэг. Тэгээ чихэнд нь хэлэхгүй бол онжгонд нь хэлдэг үстэй. Яг тийм маягийн зүйл шиг бас байдаг юм аа. Та яг тэгээч. Зарим зүйлстэй бас жоохон нүүртлээд ийм байдаг юм тийм их сайхан ойлгуулаач гэдэг хөтөр эндэрийг бууж байгаа юм аа. Нэг өсөндөө энэ 7 хоногт бол яг өөрийгөө хүсснээрээ бай. Давхар бас яг ямар баймаар гэдгийг байлга. Яагаад гэвэл угаасаа таны хийж байгаа зүйл чинь тийм практикал буюу тийм хөрсөн дээр буусан үйлдэл үүдүүд гарах учраас нэг ихтэй тийм санаа зовных яана энэ би ярихтүүлээд байгаа бол гэсэн зүйл нь бол хамаагүй гайгүй байх болно. За тэгээ цааш нь харъя л та. Одоо юу талаас хайр дурлал болон санхүү талаасаа бол харъя. Юу яана? Ер нь хүмүүстэй харилцах тал дээр та аливаа тийм баавартай одоо дураагууд минийхэр болон заа юу гэж эсвэл тийм юу байх болно одоо илүү тийм аарсан, илүүрсэн маягтай одоо доминант гэж ярьдаг штэ. Яг тийм маягтай байвал нэгсэндээ айгүй зүв байгаа. Угаасаа тийм байх ч байх. Тэгэхгүй бол одоо гэдгийг та юу яана? Нэр шүүлээ. Энэ талаар тэр хүнийхээр яваад хүн инглээр хэлээ заа зөв юм билүүдээ гэж бодоо явал буруудна. Тэгэхээр өөртөө ихтгэл муу байсан ч гэсэн одоо шүдээ зуужаад эсвэл ширэн нүрлж байгаа шууд зөрөгтэй юм руу нэм хийсэн дээр яагаад гэвэл ерөнхий суураараа таны энергитэй логтер аль аль нь таны зүгт ингээ байгаа учраас битгэрэг олон өөртөө ихтгэл муутай битэл хэр заа юу бүх юм зүв байгаа шүү. За ажил төрөл тал дээр одоо аюу тийм сахилга баттай одоо хит нэг өдөр л амар тийм за дайраад ороод энэ бүх юм болно гэхгүйгээр оронд нь за өдөрт 20%, маргааш 20%, нөгөөдөр 20% энэ нэгсэн 7 хоног тийм
одоо 20-20-оор яваад явж шууд хэдийн яваад гоё болно гэдэг. Яг тийм маягаар тэгэд хит өөрийгөө ядрахгүй хит бас юу яахгүйгээр одоо бас залхуурахгүйгээр сайн явах нь маш дээр байгаа. Нэгсэн structure буюу одоо хантай яг нэг юм барьцтай юмнуудыг маш сайн хийгээрээ үйлдэлүүдийг ажиллуулдаг ш тэр одоо хувийн харьцаадаг ш тэр. Тэгээд юу яадаг? Хүмүүстэй сайн ярилц. Хүмүүс сайхан өөрийнхөө бас би ийм жижиг гар биш гэдэг өөрт хүмүүс жоохон батал. Тэгэхгүй энэ төсөө сонгосон хүнтэй ер нь нэг юм бусдыг жоохон харах гэдэг тал байгаад байна. Бусд хүмүүс юу гэх нөө бусд хүмүүс одоо юу үзүүлэх үнтэй. Одоо Ленин машин хэлвэл Ленин машин зөв, Сталин хэлвэл Сталин зөв. Би юу мэдэх вэ гэтэл яг үндэ та маш сайн мэддэг толгойд сайн ажлыг айгүй дажгүй байгаад байхгүй юу? Та тэрийг өөрөө бас нэг тийм ухаж ойлгохгүй байх юм байгаад тэгвэл тэрийг энд бүрэн хэрэгжүүлвэл танд айгүй сайхан үр дүн одоо гарах бүрэн сайхан потенциалны юм бол бүгд байна гэдгийг хэлж байна. Санхүүтэл гэж сайдлах нь. Нэг бол амар хадгалж болохгүй, эсвэл хит амар хөгжүүлж болохгүй. Яг тийм баланстай юм барих нь маш чухал байгаа юм шүү. Заа юу. За тэгдэм байж. Алж шатаал баланстай байлаа. За гэтэл 7 хоногийн дундуур бол ер нь 7 аяг бол гарч ирнэ. Юу гэсэн үг вэ гэхээр зарим таны бодож байсан зүйлсүүд чинь яагаад одоо юу буун гэдэг одоо буун гэдэг байгаа гэхээр одоо тийм газар туулганд буун гэд байгаа вэ гэхээр одоо 7 аяг бол өөр жоохон балаа хөдрөө имийг хит өндрөөр тусгаж авах одоо хит ийм гоё ийм байвал гоё гэж харах те мөрөөдөх жоохон тийм юм байдаг юм шүү. Нэг талаасаа бол та энэ талаар жоохон тийм юм судалгаа хийгээ тайгаад бас ирээдүйдээ ингүүл гоё юм тэгвэл гоё юм гэж хайх байх. Нөгөө талаасаа бол төгтөн гэдэг юм байна. Өөрөөр хэлбэл та энэ талаар яг одоо сорилно юм уу да. Аюу дажгүй тийм практикал юм хийж яагаад огцон мөрөөдөлтэй авдаг ч юм уу эсвэл өөр дажгүй ажиллах гэж боддог ч юм уу эсвэл яг шийдвэр гаргахгүй байж яагаад бас гой боломжтой алдах боломж байгаа шүү. Дажгүй зүйл байгаа гэхдээ сорилчихсан байгаа. Айл аллын мэдж явахгүй яваарай гэдэг үзэл одоо 7 гарч иж байгаа юм. 7 аяг маань өөрөө одоо энэ хараа энэ хүн тэнгэр дээр тогтсон хоосон аягыг байгаа гэж үзээд усан живж байгаа байхгүй юу? Нэгнээс баригдуулах гоё юм гээд одоо аяг мөрөөдөд яг тэрнтэй адилхан та бас ерөнхийдөө одоо аюу тийм гоё сайхан мөрөөдөл хүрнэгээд одоо байгаа тийм яг хөрсөн дээр буусан дажгүй байгаа амьдралаа бас пааклуулах магадлалууд бол зөндөө байна. Тэгэхээр юу яана? Хүнийг миний хайр, миний ээж, миний хүүхдэлгээр энэ яг хийн яг одоо хүсэл зориг нь юу болоод байгаа надаа ямар гоё гэдэг маш сайн бодно. Ажил төлөвч гэсэн утга учирхөөс илүү яг цалин дээр одоо юу гэдгийг дарга цалин гэсэн одоо юу гэдгийг хэрэггүй заяа зүгээр сайхан яг хүний сайхан бодож яг үйлдэлх юм. Боддоор одоо зарим хүмүүс ингэдэм байлээ. Би одоо хамжиглаад хахаар цалин маш муу өгдөг. Тэгж яагаад нэг одоо шинж юм уу цаанаас ч ямар нэгэн болохоор нэг хотлогон сайн шагнадаг. Тэгээд л бариад өгдөг. Гэтэл яг шагналыг болж үзэнгүүт маш тийм нэг хүүхд тужаал маяг юм байдаг. Яг тийм маягийн зүйл бас танд жоохон гарч ирэх гэдэг учраас бас энэ талууд гарч ирэх магадaltaй шүү. Аюу эхэндээ бол одоо үгдгийн бодвол та сарын цалин дайжгүй юм шиг хэрнээ. Аюу тийм муу сонголтууд гарч ирнэ. Тэр яг практикал бодож хүмүүст үгүй гэдэг хэлж тийм байвал зоригтой тийм гэдгийг хэлж нүүр тулж өөрөөдөө эзэн бэ гэдэг чинь энэ байгаа юм. Сорилвол сорил, амьдрал болж л таарах зүйлс. Гэхдээ ийм муу зүйлийг бас болох ёстой гэж болох хэрэггүй. За өөрөөр хэлбэл энэ л хамгийн гол нь тэмцээрэ гэдэг хөтөр энэ дэр ингэж гарч байгаа юм шүү. За тэгээ энэ хоёрыг ерөнхийдөө харуул ийм байгаа юм. Таны амьдрал энэ талаар айгүй тийм зөв дайжгүй явах боловч бас одоо сорилын хувьд хий хоосон зүйлийг байгаа хэмээн итгүүлэх магадлалууд байгаа учраас тэрэнд аюусаа эргэлзэж сэргэлзэж одоо бодож байгаарэ гэдэг хөтөр энэ дээр ингээд гарч иж байгаа юм шүү. За харин одоо хэдүүлээ гаргалгааны наривч хөтөлөөгөө орцгоё. За болж шүү.
Эхнийх нь одоо чулууны хатан буюу одоо баавгай. За энэ баавгай зөвөр нэг баавгай биш шүү. Яг юунаас гарч байгаа баавгай. Хавар ичнээсээ гарч байгаа баавгай. Мэдээж ичнээсээ гарч байгаа баавгай боддог. Бүтэн өвлжөнгөө өссөн хэцүү баавгай штэ. Тийм баавгай хавар аюу сайхан одоо жимсэмс яадаг гэдэгтэй газар отоочтой. Яг тэрнтэй адилхан та бас аюу тийм амжилтаар залгагдсан одоо сайхан юм болохыг хүсээдсэн мөрөөдсөн байгаа үед аюу сайхан боломж гарч ирж байна. Та тэрийг маш сайн өөрийнхөө төлөө хариуцлагатай сахилга баттайгаар хийх ёстой. Хит мэдрэмжэндээ автаад нэг жоох юм юмд хөрөнгөтэй те 2-3 ажлын утал би Монголын топ баян бараг л од жаргалч манад бацсан гэх юм болохгүй. Харин бүр 7 хоногжгаа ч юм уу саржингаа ч юм уу маш сайн сахилга бат юм дайрч ороод гэс тас гэд явах нь хамгийн чухал байгаа юм. Яагаад гэвэл эн чинь одоо юу шнөө нэг одоо үүр тийм өвөл байхгүй, үүр зам байхгүй. Бас одоо энэ лаг байгаа хэмнэлч юм болгохгүй боломжууд бас ингээд дуусч таарна. Тэгэхэд тэрнээс өмнө та харин авч болох хамгийн сайн шагнал хамаг юм автсан байх ёстой юм шүү гэдэг хөзөр энэ одоо хэлж байгаа. Дээр нь чулуу гэдэг үл өөр метал одоо байгалийн элемент металл буюу зоос мөнгөтэй адилхан. Том зургаараа маш цай цахилгаан баттай явах нь яг танд хамгийн чухал байна. За хоёр дахь нь одоо 7 чулуу эдгэрэл яалтчгүй таны одоо гэдгийг мэдрэмж талаасаа ер нь алдаагаа ухаар бас нэг гарсан алдаагаа олон битгээд бүх юм бол ерөнхийдөө бол одоо зөв зам руу ороход танд бас зарим тийм ухаарах зүйл бол ер нь хэрэгтэй юм гэж үзүүлж байгаа юм. Нэгт нөгөө талаас өөрөө өөр дээр чинь одоо зөв хүрээлэл одоо яг бүгдийг биш чухлыг хэлдэг, худлыг биш үннийг хэлдэг тийм хүрээлэл, танил тал хэрэгтэй байна. Энэ хүсэл сонсон хүнтэй нэг юм бас ажлын хэрэгт юм эсвэл өөрийгөө биш бусдыг боцороо тэгж байгаа дуустдаг төрлийн хүн байх магадлал байгаад болохгүй шүү заяа. Харин бүр тэрцэн би юу яах вэ? Би хүмүүсийг хайрлах хэрэгтэй биш. Би өөрийгөө бас хайрлах хэрэгтэй. Одоо дайчгүй байх хэрэгтэй, сайн байх хэрэгтэй, өөрөөсөө үнэн байх хэрэгтэй, өөрийнхөө сайн санааны талаас юм хийх хэрэгтэй бүрэн итгэж одоо явах хэрэгтэй бөгөөд бусд хүмүүс надтай бас яаж хацаад байна. Бусд хүмүүс одоо яг одоо зөв хүнөө буруу хүн гэдгийг яг боддоор дүгнэх чухал алхам ирсэн шүү гэдгийг хүлээн зөвшөөрч байгаарай. За харин одоо таны энэ 7 оны одоо сахиусны тэнгуут нь юу зүйлсэн бэ? Харцгаая. За энэ бол хувь тавилангийн үзэр judgment шүүлт. Юу яана? Угаасаа энэ хувь тавилан танд нэг тийм сорилоо өгöd байгаа юм байна. Юу яачаач найзаа? Анда хамаа тий? Бороо. Битгий өөрөө өөр дээрээ одоо юу хураагаад нүгэлээ хураагаад. Гэхдээ нүгэлээ гэхээр одоо тийм очруу гэмтэр гүйлсэн гэсэн үг биш шүү. Буруу хүмүүсийг одоо буруу мэдзээр бишээж тусалж хайрладаг ч юм уу. Эсвэл буруу хүмүүсийг үнэхээр ингээд мэдзээр бишээд тийм дэмждэг ч юм уу. Тийм зүйл болоод байна. Холдох хэвээр хүнээсээ ер нь холдооч. Эсвэл уян тэн хүмүүсээс жоохон тийм өөрийгөө хамгаалж сураач. Таны одоо тань руу ингээд тийм муухай бол та муухай чадна. Харин тань руу инээрчлэхэд бол та инээрчлж байгаа. Гэхдээ тэр инээрчлсэн хүн таны халаас руу гарч яваад байна штэ. Тэрийг аюулсаа ухаараач гэдэг. Энэ бол таны одоо ухаарах энэ хувь тавилангийн одоо сорил юм шиг үзэр энэ дэр гарч байна. За харин одоо юу вэ? Таны одоо энэ 7 оны энерги ямар хөх нөө харцгаая. За юу энэ бол 6-аас илүү. Бас хэцүү юм шиг хэрнээ хамгийн бас гоё үзүүл юм. Юу гэсэн үг вэ гэхээр энэ гэр бүл одоо сэлэн буюу амьдралаас сайн дуршлага аваад зөв зам руу орно гэсэн үг байна. Нэг хэсэг бас алдаж онжсэн түүхтэй гэсэн үг. Юу гэсэн үг гэхээр таны энерги одоо өмнөшгөө байхад болоод илүү өөрчлөж эволюц руу орж байна. За энэ ямар хөө юунд орж ийн гэхээр та илүү тийм зөв хөнөргөө ороод би ийм байх хэрэгтэй. Би өмнө тэнийг байсан юм байна. Би одоо ухаарч байна. Би одоо яг зөв зам руугаа орж байна. Би яг 7 хоногоос одоо би яг өөрийгөө хайрч өөрийнхөө төлөө явж би бас өөр дээрээс илүү тийм нүүр тулж явах болоод энерги орж байгаа юм байна гэдэг хөзөр энэ ингээд таны одоо энерги юм байх юм байна. За одоо ингээд 2 дахь хөзөр маань дуслаа. Хөзөр дэлгэцэн таалагдсан бол лайк хараа, шеэр хийх, субскрайб, донешн бол маш баярлах болно.
За тийм мөн одоо гүрийн утганы юу хийх хүчний зорилготой байна те. Юуны төлөв төгрөгийн бичиж явуулах тэр жилээс сайхан манифест хийгээ залбирлуудаар өрөх болоо. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн өсөөрөө дашин дутгад та бүхэн ингээд юм байнгын стресстэй ингээд тогтворгүй бас ингээд стресстэй хэцүү байгаа бол та бүхэн маань одоо орклэр энерги зөвлөлт авсыг санал болгож байна. Ердөө 10-аас 20 минут авснаас дараад 10-аас 20 минут ингээд бясалгал хийгээ гараад ирэхээр аюул сайхан би хаж намраа сайхан болт юм байгаа юм шүү. За тэгээд сүүлд нэм хэлье. Амьдралын хамгийн үнэн бол та өөрөө ад жаргалтай байна уугүй гэдэг чинь л юм. Гэхдээ ад жаргалтай байна гэдэг чинь гүрий часралтай байна гэж хэлж байдгүй шүү. За тэрийг цаалгараа. За одоо та бүхэнд хамгийн сайн өсвөр 2 төзөр манд дуусч байна. Одоо ингээд 3 төзөрлөгөө харцгаая. За 3 дахь хөзөр маань 3 зоос. За хөзрийг ажиглавал нэгэн залуу одоо барилгын төв барьчихсан. Юу яа гэж байна. Одоо энэ сайхан багныг барьж дууссан болтой. За энэ 7 хоног бол таны хүний айдас сайхан нэмэгдэх юм байна. Ялангуяа санхүү ажил ерөнхийдөө гадаад ерөнхийдөө гадаад карьер яазах юм уу? Юу ягаарай. За яста буруу найзаа хэлчихье. Өгшөө гараад зүр сайхан юм хийзаяа. Яста баг бүтэхгүй байхгүй дээ нэрээ. Бараг л гадаа шууд ингээл буус ушуул зарсан ч хүмүүс ахыг хаваал. Эсвэл ингээл одоо амвей ч юм уу орхилып хийсэн ч хүмүүсээ хаваал. Нэгсэн ба ерөнхий ажил төлөвлөл сайхан бүтгэр байна. Яагаад гэвэл таны хүний аз болон санхүүгийн аз чинь хэл ялталаа нэг нэмэлттэй байх учраас ерөнхийгөө та гадагшаа гадуур гэртээ байхгүйгээр хүмүүстэй эсвэл харилцаж юм уу эсвэл нэгсэндээ ямар нэгэн байдлаар санхүүтэй буюу хүмүүс талбарт үйлдэл хийхэд аюул сайхан зөв хүнтэй уулздаг ч юм уу эсвэл санхүү талаар аюул сайхан гоё боломжууд гарч ирдэг ч юм уу тийм зүйлс болоод таны амьдрал аюул сайхан одоо гоё боломж сайхан юмуд бол гарч ирэх юм байна. За нэгт нөгөө талаас энэ чинь хүн ганцаараа явбал бас хол явахгүй шүү дээ. Зүгээр нэг сайхан юм хийх л баг. Гэтэ нэг сайн болох баг. Яг тэр нь чинь туслах хүмүүс бас аз ивгэж яг энэ баган шиг тийм одоо юу гэвэл бат бүх бас нэг тийм одоо хамттай туслалт ажуу хүмүүсээ бол таны амьдрал бол одоо энэ л бас орж иж гоё байх юм байна гэдэг хөцөр энэ дээр ингээд гарч иж байгаа юм аа. Юу яана? Энэ 7 хоногт бол ер нь ингээд нэгтгэс потенциал хөгжил баг амралтгүй юм хийжгэд бол нэг тийм яг буруудахгүй. Гэхдээ юу яа шүү бас ажил амралтаа бас жоохон баланслахгүй бол хажууд нь 10 сав гэдэг зорилт байгаа. Аль чадаад байгаа юм шиг нь бас л ингээд байнгын нуруу мод өгдөг бол бас нуруу өгдөг шүү дээ. Яг тэр шиг бас баланслж юу нэг жоохон сураар гэдэг юм байгаа юм. За юу яана тэгээд хосын харилцаа болон хайр дурлал талын бол ямар хөө байх вэ гэхээр юу яах вэ? Бараг энэ 7 хоног та за ястай нүн яг энэ зоос шиг яг гой хөдөлж чадвал та нэг ганцаардахгүй байхаа. Хүмүүс ч гарч ирэх юм байна. Ялангуяа хосолох хүнч гарч ирэх юм байна. Тэгэхээр ялангуяа тийм хосоотой хүмүүс нь бол цугтаа ямар нэг юм хийгсэн одоо зүгээр нэг юм жирийн үеийг бодвол та одоо ялангуяа найз нөхөд дотны хүмүүс хас хайртай сэтгэлтэй одоо ихнэр нөхрөөд юм те тэднтэйгээ цуг цагийг зүгээр нэг өнгөрөхөөс гадна бас өөр ашигтай ирээдүйд хэрэгтэй аюул олон зүйлсийг хийх боломжууд нь бас аюул гарч ирэх бөгөөд тэрийгээ бас сайхан хийгээд аюул сайн сайхан бол үүсэх юм байна гэж гарч иж байгаа юм. За тэгээ юу яа? Цаашаага харавал энэ 7 хоногоос эхлээд ер нь таны санхүүгийн яад гэдэг төлөв аюу гоё болох байхаа. Баталгаатай, батараандаа ер нь ороод ерөөсөө нэг тийм хамттай хит амир тийм орчхоргүй нэг тийм гоё орлогын их үүсвэр нь одоо энэ 7 хоногоос одоо эхлэх юм байна. Энэ бол маш зөв зүйл. Тэгэхгүй бол ер нь ойрын хэдэн 7 хоног таны хувьд аюу тийм тогтворгүй байж байгаа. Нэг амир баяжчих гайл, нэг амир одоо юу руу орчих гайл. Улны ард улныхан орчих гээд эсвэл нэг амар тийм одоо авилгын
хүмүүс орчих гал аюу тийм дээш төчөө байгаад гэсэн бол одоо энэ илүү гоё тийм тогтвортой дундаас дээшигээ сайхан орох одоо эхлэл нь бол ерөн сайхан тавигдж байна гэдэг хөцөр ингээ бууж байгаа юм аа. За гэтэл тэгдэм байж тэ. Гэтэл цаашаага яах юм ч одоо хажууд нь 10 сава гэдэг үзэр гарцсан байгаа байхгүй юу? Тэгээд сүүлд нь юу хэлж байна? Хүмүүстэй ингэ шүү. Ингээ сайхан баяжчих гэж байгаа бол хүмүүсээ сайн ажиллаж, хүмүүсээ сайхан арга гэвэн олж, хүмүүсийн одоо тийм дэмжлэгээр та явахаас биш ганцаараа нэг тийм уулын савдаг эсвэл сүн хөхөн шиг нэг тийм нисэж байгаа нэг тийм болчихно гэсэн юм бол байхгүй шүү заяа. Тэгсээ ойлгоорой. Буцаа 10 сава руу орё. За 10 сава харж байгаа биз? Ер нь бол нэг хүн аюу их мод өргөцсөн 10 мод өргөцсөн одоо байж байна. Нэг тийм сайхан бол байхгүй байгаа. Нэг талаас нь бол та энэ талаас үнэхээр гоё юм хөрөх баг. Тэгтээ нөгөө талаас бол үнэхээр тийм ядраад олон зүйл жоохон зэрэгцүүлээд стресстэй хямраад нойргуудах бас магадлал байгаа шүү. За тэгээ бас жоохон зүдрэгээтэй үйл явдсан болох байх. Тэгтээ юм учраас энийгээ сайн балансалж явах нь бол одоо тийм энэ тэнцвэрийг нь болоод хит бас нэг тийм ажлын хинэттэй тийм мал олчихгүй хүн шиг. Тэгтээ бас хит амар тийм бас залхуучгүй хүн шигтэй одоо явах нь айгүй чухал байгаа юм. Тэгээд нэг юм байгаа. Энд чи одоо хартаа зүлгэн дээрээс явж байгаа яг гэртээ сам руугаа орж байгаа. Дөнгөж орж байгаа хэвлэх байхгүй юу? Тэгэхээр таны амьдрал энэ 7 хоногоос одоо яг гоё тийм эцсийн үр дүнгээ өгөх одоо нэг тийм дуншуулаад байсан юм байдаг шүү дээ. Тийм бүтгэж аюу тийм удаан явсан зүйл байгаа бол тэр чинь энэ 7 хоног эхлээд аюу сайхан бүтэх эхлэн сайхан тавигдаад л явах юм байна. За юу. Ерөнхийн нэг юм удаан байсан учраас сайхан бүтээд бол гоё явна. Нэг юм анхаараа. Энд чинь юу байгаа штэ? Одоо тэгвэл хариуцлага гэдэг бол нэг тийм буруу зүйл бол биш. Гэхдээ хүнд яаж хийх? Тэр өөр чинь бас хариуцлага өгч байгаа. Тэгэхээр өөр чинь бас ямар хариуцлага байна те? Тэр хариуцлага бас зөв юм буруу юм уу? Олон талаас нь ямар зүйлс маш сайн бодож байхгүй бол та би ингэх хэвээр би ажиллах хэвээр би тэгэх хэвээр гээд бас хит бас тийм сэтгүүтэй бол явж болохгүй заа юу. За тэгэхээр цаашаа харъя. Ер нь хүмүүс тань дээр одоо хичээ зүтг болно гэдэг тийм өндөр найдлагын талаар жоохон тавих байх шүү. Гэр бүлээс байна уу? Эсвэл хамаатан саданч гэдэг юм уу? Эсвэл ажил төлөвлөж байдаг юм уу? Хичээж болно. Хичээх л байх. Хажуугаар бас мөнгө цаасаа бодно шүү дээ хөө. За би хичээе. Гэхдээ би бас нэг юм хоосон хичээхгүй бас мөнгө цаасаа бодно гэдэг. Тэгэхгүй бол энэ үсрээ сонсон хүн та жоохон юу яах гэдэг юм байна. Одоо хүмүүсийн эвтэйхэн тийм шүрвчэнгүүд түлхүрчэнгүүд та сайхан тийм хүүхлээ шиг дүг явчих гээд юм байна. Болохгүй. Харин мөр тэр зумаа толгойтой хашир бай. За ингээ би болж байна те. Надаа ямар хувь ашигтай юм. Надаа юм салин сэртэй юм. Энийг хийгээ надаа одоо бас тийм салин мэл нэмэх юм уугүй те. Эсвэл одоо яах юм гэдгийг аюусаа бодож юм хийж явах нь маш чухал юм шүү. За юу. Тэгээд цаашаага тэгж явахгүй бол энэ одоо энэ 7 хоног жангаар биш ер нь баг энэ хаваржангаа баг та нэг юм хичээгээд тэгэхээр үр дүн гарахгүй байх магадлал бол байна шүү. Тэрийг сайн анхаарч байгаарай. Тэгээ энэ хоёрыг нийлүүлээд ингээ эргээ харахаар юу гоц. Тэгээ нэгдүгээр та юмыг ганцаараа биш хүмүүсээ зүгхийн. Хоёрдугаар энэ бас өнгөрсөн болсон үйл явдлуудад бодно шүү. Амьдрал юу ч тэхөө одоо учиргүй давтагдахгүй ч гэсэн өөрөөсөө хэмнэлттэй байдгийг. Яг ийм аяг төстэй хүмүүстэй үйл явдал болж илүү яалаа гэдгээ бас ер нь бодож байхгүй бол бас амьдрал давтагдах магадлал бол бас байгаа юм шүү гэдэг хөзөр энэ дээр ингээд гарч байгаа юм. За нөгөө талаас та ер нь хүний төлөө биш өөрийнхөө төлөө амьдрах хэрэгтэй юм шүү гэдгийг энэ л ястай ясмаханда шингэтэл ойлгох шүү заа юу. Ялангуяа танд сайн биш, танд хайргүй хүн эсвэл таны төлөө юм бодгүй хүн, хайр, ажил төрөлтийн төлөө битгий. Грэскэстэ баг болно шүү заа юу. За харин одоо юу вэ? Гаргалгааны наривчлаг үзмэн юу гэж гарч ирсэн байна? Харцгаая. За яалтчгүй та энэ 7 хоног яаж тийм хариуцлагатай байх хэрэгтэй юм байх хэрэгтэй гэдэг бол орох юм байна. Яг болж байна. Тэр бол нэг тийм буруу зүйл бол биш. Гэхдээ эн чинь юу штэ? Яг ямар хуу хариуцлагатай. За өнөхөд тэр хариуцлагыг хүлээгээ надаас үр ашигтай өгөх юм уу те? Тэр талаас нь нэгт бодох хэрэгтэй.
Одоо энэ чинь бас энэ номоо байсараа хөрхий еврого орно штэ. Одоо энэ отгорууга яг тэрнтэй адилхан таны энэ их хариуцлага яг үнэ хаашаа явах вэ? Юу руу явах вэ? Тэгээ үнэхээр тийм бас үр ашигтай юм уу гэдгийг та маш сайн дүгнж байгаарай гэдэг хөзөр энэ дэр ингээд гарч байгаа юм аа. Тэгээ энэ чинь амьдрал дээр хамгийн чухал зүйл юу юм? Хүний эрүүл мэнд. Та бас ер нь нэг юм энэ талаар жоо эрүүл мэндээ жоохон бодоод заас амарч жоохон амархуугүй юу те? Эсвэл одоо яах вэ гэхэд бас аль талаас нь ер нь жоохон юмыг бодож одоо яг мэдээж хүн хичээх хэрэгтэй. Гэхдээ бас хажуугаар бас эрүүл мэнд, сэтгэл ялангуяа сэтгэл зүйн эрүүл мэндээ бас жоохон бодож үзэх нь хамгийн чухал. Яг гэвэл хариуцлага байх хэрэгтэй. Гэхдээ хажуугаар хүн эрүүл байх хэрэгтэй. Энийг баланслах нь таны амьдралын хамгийн бас чухал зүйл нэг юм байна шүү. За тэгэж баланслангууд 10 аяга. Ад жаргал. Энэ хэдийн юмыг эвтэйхэн та нэг юм сайхан зурчуулахад бол таны ад жаргалаар таны үнэхээр сайхан үдэж байгаа юм байна. Санхүүдлэлээр санаа зовох юмгүй, тэнэг хүмүүс таныг одоо өдөггүй, тэгээд ховын амьдрал чинь аюу дайжгүй, аюу айтайхан руу тоол ороход аюу ойрхон байгаа юм байна. Гэхдээ мэдээж тийм зүйлүүд зүгээр нэг бас нэг орчихгүй. Бас туулах юм байгаа, хийх юм байгаа зөндөө юм болно. Тэрийг та маш эвтэйхэн одоо туулжвал чадах зүйл байгаа учраас би бол энэ тэнээр бол тийм яана гэсэн бол надад бол алга. Бүх юм бас нэг тийм буруудчих юм бас байхгүй. Нэг юм байгаамаа. 12 гэдэг бол дангаас таны зүйл биш. Нэгснэ тантай холбоотой хүмүүсийн ад жаргал. Гэр бүл, хамаатан садан, эхнэр нөхөн хүүхдтэй тэр болгонд чинь бүрэн сайхан ажиглал бүрэн бүтэх боломж байгаа юм байна шүү. Гагцгүй одоо та хичээгээс гадна баланс нь олох хэрэгтэй юм байна шүү гэдэг л одоо хэлж байгаа юм. Яавал би гэр бүлээрээ дан өөрөө биш одоо гэр бүл бүх хүмүүсээрээ цуг ажиглалтай байх үйлдэлд маш сайн төлөвлөрөө гэдэг хөзөр гарч ир байгаа юм аа. За одоо юу яа? Сахиусан тэгэрт юу зөвлөсөн байна? Харцгаая. За морин тэрэгтэй гэдэг үзэр болж байна. Ер нь бол таны амьдрал амжилт бүтээл ад жаргалтай байхад их ойрхон байх шүү. Бүх юм аюу сайхан болох шнаа орж байгаа шүү. Хичээх ёстой. Гэхдээ бас аргыг нь олох ёстой. Муухарлаж болохгүй. Дандаа нэг юм толгоогоо ажилуулж одоо энийг хийвэл яах вэ? Тэрийг ингэвэл яах вэ? Ингэвэл цаашаа юу болох вэ? Олон талаас нь хоёр алхмын цаатлаас нь амьдралыг маш сайн харж байгаарай. Бүрэн чадвар бөгөөд ад сайхан ивэх болно гэдэг хөзөр тань дээр ингээд гарч ир байгаа юм аа. Нөгөө талаас яг хаашаа хост маш сайн мэддэг байгаарай. Та морь биш, та морийг өдөрч байгаа морин тэрэг чинь шүү заа юу. За харин энэ талаа таны энерги явах байх нь харцгаая. Воо, болж шít. Одоо зоосны хаан таны амьдрал энэ 7 хоногт бол бүрэн та өөрөө одоо тийм хүмүүс таны биш та хүмүүс рүү чиглэсэн одоо та хүмүүс тийм ингээд гэж хэлсэн одоо өдөрцсөн байх юм байна. Тэрнээс үүдгийн та ингээл тийм би ингэх бол яах вэ? Бурхан надад яагаас биш. Та яг өөрөө юу хүсэж чинь те яамаар нэмэр гэдгээ бүр том зургаар нь харж хүсэж төлөвлөх бүрэн тийм энергийн потенциал ядгийг нь бүрэн байгаа юм байна шүү. За юу. Тийш ч гэсэн бас таныг чихрүүлж байгаа юм байна. За одоо ингээд 3 өдөр манд дуслаа. Хөзөр дэлгэцүүд таалагдсан бол лайк дараарай, шеэр хийсүүсгэл дараарай. Манд донешнл маш баярлах болно. За тэгмүүд одоо гүлийн нөхөн нэрийг хөсний явуулалттай төвлөрсөн төвчийн бол тэр жилд сайхан манифестигээ залбирлууд өрөөлөх болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сонирхолтой мөн та бүхэн ингээд байнгын стресстэй тайвшруулах гоцоо байгаа бол та бүхэн Oracle энерги зөвлөлт давсыг санал болгож байна. Ердөө 10-аас 20 минут давснаас ороод 10-аас 20 минут ингээд бэлсэг хийгээд ирэхээр айгүй сайхан биеийнхаа ингээд гоё боллоо сайхан болдох юм байгаа юм шиг. За юу. За тэгээ сүүлд нь хэллээ. Амьдрал бол толгоогоо олохын шинж. Одоо юм толгоогоо олох юм аа. За одоо ингээд та бүхэнд хамгийн сонирхолтой хөсөөрөө дараач үзүүлэлт дээр уулзцаая.